Biz төлбөрөөр та бүхэндээ сэдв нэвтрүүлгээ өргөх гэж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн сэдв бол уулуурхаан бүтээгдэхүүнээс авах татварын асуудал байгаа. Тэгэхээр яг одоогоор манай улсад нийт 200 орчим уулуурхаан компани яг татварын газарт бүртгэлтэй идэвхтэй үйл ажиллагаагаа явуулт юм байна. Энэ бол татварын ерөнхий газар дахь албан ёсны вебсайтаас авсан мэдээлэл байгаа. Эдгээр компаниудын нийт олборлож гадаад руу экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдийн 85-аас 90 орчим хувийг нь ердөө 10-аад компани олборлож экспортлож байгаа. Тэгэхээр Монголын уулуурхаан бүтээгдэхүүний үр ашгийг нэг талаас нь эдгээр монголчууд талаас нь эдгээр 10 гэр бүл харин нөгөө талаас нь хятадын голдуу хөрөнгө оруулагчид хүртэж байна гэсэн үг юм а. Харин иргэдийн хувьд эдгээр 10 компани улсад төлсөн татварыг л хувааж идэх маягаар уулуурхаан бүтээгдэхүүнийхээ үр шимээс нь хүртэж байна гэсэн үг юм а. Уулуурхаан компаниуд одоогоор яг хуулийн дагуу төлдөг 15 төрлийн татвар хураамж байдаг. Эдгээрээс ер нь яг 15 төрлийн татвар хураамж байдаг ч гэлээ яг бодит дээрээ төлөгддөг нь бол 10 төрлийн татвар хураамж байгаа. Энэхүү 10 төрлийнхөөс нь бол 2 төрөл нь зөвхөн уулуурхаан компани учраас төлдөг арай онцгой татвар. Энэ бол ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр болон гайлын хураамж байгаа юм. Харин бусад 8 төрлийн татварыг түүц ажиллуулж байгаа эмээч гэсэн төлдөг байгаа. Экспортын хэмжээ болон борлуулалтынхаа хэмжээгээр тэргүүлж байгаа уулуурхаан салбар дахь эхний 10 компани харин уулуурхаан онцлог 2 татвартаа ямар хэмжээний татвар төлбөр хураамжийг төлдгийг одоо та бүхэндээ хүргэнэ. Нэгдүгээрт нь уулын баяжуулах эрдэнэ төлбөр 500 мянган тонн зэсийн баяжмал гаргаж нийтдээ 485 тэрбум төгрөгийн татвар хураамж төлбөрийг улсад төлсөн. Үүнээс байгалийн нөөц ашигласны төлбөр 237 тэрбум төгрөг, гайлын хураамж нь 600 сая төгрөг төлсөн байгаа. Харин бусад хувийн аж ахуйн нэгжүүд ямар хэмжээний татвар хураамж төлснийг одоо хүргэе. МАК компани гэхэд 5.2 сая тонн чулуун нүүрс олборлож 300 орчим тэрбум төгрөгөөр хятад руу заржээ. Үүнээсээ улсад ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр төлөхдөө 1 тонн нүүрс тутамд 8800 төгрөг, түүнийгээ гадаад руу зарахтаа 1 тонн нүүрс тутамдаа 1500 орчим төгрөгийг гайлын хураамжинд төлжээ. Улаанбаатар дахь гэр хороололд амьдарч байгаа иргэд 1 тонн нүүрсийг 180 мянгаас 200 мянган төгрөгөөр худалдаж авч байхад гадаад дотоодын компаниуд Монголын газар шорооноос нүүрсийг нь олборлоод 60-аас 70 мянган төгрөгөөр гадаад руу зарж ингэхдээ гадаад руу зарсныхаа үсэнд ердөөл 1 тонн тутамд нь байгалийн нөөц баялаг ашигласныхаа төлбөрт нь гэхэд 8000 орчим төгрөг, харин 1 тонн нүүрсийг хятад руу гаргаж зарж байгаагийнхаа төлөө гайлын хураамжинд нь 1500 орчим төгрөг төлдөг байна. Нүүрс экспортлдог бусад компанийн хувьд ч гэсэн мөн ялгаагүй. Нүүрсний олборлолт болон экспортын хэмжээгээр улсдаа 3-т орж байгаа Energy Resource компани гэхтэл 2011 оны хугацаанд нийтдээ 4.5 сая тонн нүүрс олборлож хятад улс руу зарахтаа нийт 450 орчим тэрбум төгрөгийн орлого олсон байгаа. Ийхүү зарахтаа байгалийн нөөц ашигласны төлбөрт нь 1 тонн нүүрс тутамдаа 7100 орчим төгрөгийг төлж, харин гайлын хураамжинд нь 1600 төгрөгийг л төлсөн байгаа юм. Аймхаа Майнзын охин компани болох South Go Sense компани Монголын газар шорооноос 2011 онд 3 сая тонн чулуун нүүрс олборлож хятад руу зарж 200 тэрбум төгрөг олжээ. Үүнээс 1 тонн нүүрс тутамдаа байгалийн нөөц ашигласны төлбөрт 8600 төгрөг, хятад руу зарсныхаа төлөө Монголын гайлд 1 тонн тутамд нь 1500 төгрөг төлдөг. Монголд зөвхөн нүүрс инхүү үнгүүдж байгаа юм биш, бусад төрлийн ашигт малтмлын бүтээгдэхүүнүүд ч гэсэн инхүү үнгүүдж байгаа юм. Нүүрсний дараа ордог төмрийн хөдрийн нөөцний хувьд гэхтэл төмрийн хөдөр олборлож экспортлдог 2 том компани жишээн дээр хараад үзэхэд 1 тонн Монголын төмрийн хөдрийг хятад руу экспортлоход тонн тутамд нь гайлын хураамж хэмээн 1000 төгрөг төлдөг байгаа. Харин үүнээс гадна нөөц ашигласны төлбөрт нь 6000-аас 7000 орчим төгрөгийг л төлдөг байгаа. Энэ бол компаниудын буруу биш. Одоо үйлчилж байгаа хуулийн хүрээнд л компаниуд татварынхаа зохих хэмжээний хувь хэмжээнд нь тааруулаад төлж байгаа хэлбэр юм. Бид цаашдаа ийхүү ашигт малтмлын бүтээгдэхүүнүүдээ иймэрхүү үнцэнтэйгээр гадагшин зарж экспортлох юм бол эдгээрийг одоо ийхүү бүгдийг нь олборлож зарах ер нь хэрэг байна уу гэсэн асуултуудыг ч тал талаас тавьж байгаа юм. Харин бид татварын хувь хэмжээгээ эргэж харах хэрэгтэй нь оюут толгойн гэрээнээс тод харагдаж байна. Байгалийн нөөцийн ордыг эзэмшиж байгаа компаниудаас хувьцаа эзэмшээд цэвэр ашигаас нь хүртэн гэж бодож байтал оюут толгой юу болов? Ямар ч ашиггүй гэрээ болсныг нь Улсын хурлын тамгын газрын судалгааны хэлтсэн ихэн тогтоочихлоо. Гадны хөрөнгө оруулагчид оруулж буй хөрөнгийн хэмжээн дээрээ тоглоод л монголчуудыг мангартуулахад бидний хүлээж байсан нөгөө их ашиг юучгүй болж байгааг альт салбарын хүмүүс анхааруулж байгаа юм. Ер нь бол одоо би дахиад хэлье л дээ. Улсын хурлын тамгын газрын судалгааны төв бол хэнийч хараах тус гагцхүү бодит баримтан дээр үндэслэж л бид одоо энэ судалгаа шинжилгээ хийдэг.
Миний бол одоо судалгааны төвдөнд тавьж байгаа нэг шаардлага бол та нөхдөд бол хэн нэг нь нөлөөлөх ёсгүй. Та нөхдийн гаргаж байгаа дүгнэлт бол хамгийн үнэн зөв байх ёстой. Гэхдээ Эрдэнэтэн мэрэгдийн одоо Эрдэнэ шинжилгээ судалгаа юу гэдгийг тэр бүх материалыг ашиглах ёстой. Бидний энэ дүгнэлтийг бол хэрхэн яаж ашиглах нь бол бидний асуудал биш. Өөр төвчний асуудал учраас бол бид энэ л хэсэгтэй л одоо өөрийн ажлыг хариуцсан шүү гэж. Энэ дагуу манай судалгааны төв ажиллаж байгаа гэж би хэлв. Өнөөдөр 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдээ Фридланд мэдгдэжсэн. Дараа нь 2 болсон, дараа нь 5 боллоо. Энэ 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдгийн 34-ийг бид төлөх ёстой. Автоматар бидний хувь бидний өр өсөөд яваад байна шүү дээ. Одоо энэ бол хэд болсон бэ гэдэг тоо баримт нь бидэнд ингээд цаасаараа байна. Тэгэхээр энэ олон хөрөнгө оруулалтынх нь олон тэрбум долларынх нь зардлын задаргааг нь өнөөдөр сангийн Монголын засгийн газар дүн шинжилгээ хийсэн нь. 2 экскваторыг $20,000 авчаал 2-3 охин компаниар дамжуулаад $200,000 гэдээ бүртгэхэд байгаа юм биш үү? Энэ мөнгөний энэ одоо зардлын яг задаргаа анализ нь бидэнд үнэхээр хэрэгтэй байна. Энэ орон эзэнтэй байх ёстой шүү дээ. Ийм олон нарийн задарсан зүйлүүд байгаа. Усны асуудал байна. Дэндүү санаа зовмоор байгаа. Дээр нь Монголын улирчны холбооноос байнга тавьж байгаа шаардлага бол 90% Монгол ажилчид байна гэсэн. Өнөөдөр хүртэл 90% гэдэг нь 3 хүний хэлээд байгаа юм уу? 30 хүний хэлээд байгаа юм уу? 3,000 хүний хэлээд байгаа юм уу? Тодорхойгүй. Энийгээ тодруулж өг гэж би хэлээд байгаа шүү дээ. Тэгээ 90% энэ монголчууд нь яг хаана ажиллах гээд байгаа юм? Ямар инженер, ямар боловсралтай, ямар цалин авах юм, ямар хөдөлмөрийн нөхцөлт юм. Энэ бүхний хөдөлмөрийн яам өнөөдөр бүр байг асууцсан байх ёстой шүү дээ. Энийг өнөөдөр би аюу толгойнханаас асуугаад өнөөдөр хүртэл надад мэдээлэл ирэхгүй байна. Тэгээ яагаад танаа засгийн газартаа би гэрээ хийсэн. Тэднээсээ дамжуулж асуу гэж. Засгийн газраас нь асуухлаар одоохондоо би авч амжаагүй байна гэдэг. Одоо бид нар Фридланд л муу хүн гэл тийм ээ. Одоо энэ гадаадынхан ирээл баг төрөмгийлэл авцсан юм шиг. Гэтэл бид нар бурууга өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Тим өнцгөөс асуудал хандах хэрэгтэй. Хэн энэ гэрээ хэлцээрээ хийв? Хэн энэ одоо эднэрт ашигтай одоо энэ хуулийн заалтуудыг оруулав? Тийм үү? Эднэрийн талд одоо ямар хүмүүс үйлчлэв? Энэ хүмүүс өөрсдөө хувьдаа одоо хэрхэн ашигтай энэ гэрээлцлийг хийв гэдэг талаас нь бид нар ер нь асуудалд хандах хэрэгтэй. Ойлгоо дээр бол тэгж харуултаа хэнийг гэж үзэж байна. Гоо одоо гэрээ хийснээр надад засгийн газрыг л буруутгах шүү тийм. Их хурлын тамгын газраас судалгаа хийгээд төвөөс нь бол дүгнэлт гаргасан байлаа. Бүхэлд ном одоо бүтэн жилийн өмнө гаргасан шүү дээ. Нэлээ бараг жил хагасын өмнө гаргасан байх. Тэр нь зүгээр хүмүүсийн хүртэл болохгүй. Их хурлын тамгын газар тэрийг яагаад хүмүүс танилцуулахгүй. Тэгээ тэр одоо их хурл үнэхээр шинжлэх ухааны үндсэн дээр судалгааны групп байгуулж шийдвэрийн гаргах зорилгоор бодвол тэрийг байгуулсан байх. Нэлээ олон хүн ажилладаг юм л. Тэгээд тэрийг яагаад юунда шийдвэртийнхээ үндэслэл болгож ашиглаагүй юм гэж би бол бодож байна. За энэ оюутлын гэрээг бол зөвхөн үнийн дүнгийн талаас нь аваад үзэхэд тэр судалгааны материалд бол 30 жилийн дараа манай улс бол $656 сая алдагдaltaй гарах нэ гэж дүгнсэн байна лээ. Гэрээ. За миний хийсэн тооцоогоор бол $5 тэрбум орчим алдагдaltaй гарах юм байна. Зүгээр тэр судалгааны хүмүүс ч юм уу мэрэгжлийн яг үнэлгээний мэрэгжлийн хүмүүс биш шүү дээ. Бид нар бол мэрэгжлийн хүмүүс шүү дээ. Бид нар ч юм бол энэ консорциум бол 200-аад Монголын хөрөнгөний үнэлгээний олон компаниудын нэгдсэн томоохон үнэлгээнүүд хамтарч хийдэг. Би бол Монголын мэрэгжлийн үнэлгээчдийн институт гэж байна. Тийм үү? Тэрний тэр зөвлөлийн гишүүн, үнэлгээний маргаан зөвлөл таслах зөвлөлийн гишүүн, тийм үү. Тэгэхээр би энд ямар нэгэн улс төрийн үнцгээс хармааргүй байна. Зөвхөн Монгол улсын гэсэн үнцгээс харахад бол тийм үү. Энэ гэрээ байгуулна гэдэг бол хоёр л юм харагдаж байгаа. Нэг нь бол яг хахуйл авчижээ. Хахуйл авчиж, тийм үү. Олон улсын эдийн засгийн
эзэнт гүрэнч гэж ярьдаг, урчид гэж ярьдаг тийм үү. Тийм хүмүүсийн юунд давтагдаад ахуйл авчижээ гэж нэг юм гаргаж ирж байгаа. Энэ далимд хэлэхэд ахуйл гэдэг бол манайхан падаан хөсөлтөд байдаг. Ахуулын падаан хаа байна гээл одоо тэгээ падаан байхгүй юм байна штэ гээл хүчингөө болгодог. Тэгэхээр тэр ахуйл гэдэг юмыг юугаар нотолдог юм биш. Тийм одоо ямар ч хүн одоо ахуйл авчихлаа гэл би 40 төгрөгийн ахуйл авчлаа гэл падаан өччих өгөхгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэрүүн шиг тийм падаан хөөсөлдөж баримтаар одоо нотлон барьна гэж юм байдаг. Авилгалыг илрүүлэх арга бол ерөөсөө тооцоогоор илрүүлдэг. Тэгэхээр ийм одоо ашиггүй гэрээ байгуулж байгаа нь энэний цаана авилгал байна гэсэн нэг санаа байна. Хоёрдугаарт ерөөсөө манай их хурлын гишүүд маань тийм үү энэ талын огт мэдлэг чадваргүй юм байна гэдгийг харуулж байгаа. Байгалийн баялагаас ашиг хүртэхтэй олборлогч компаниас нь хувь эзэмшчих юм бол болно гэж бодож байсан нь эхний жишээгээрээ инхүү бүтлгүүтлээ. Тэгвэл эрсдэл хүлээхгүй цэвэр татварын орлогоор ашгаа хүртчихээ гэтэл дээрх баримтууд бас л эргэлзээ төрүүлж байна. 1 тонн нүүрс төмрийн хүдрийг хятад руу зархад ердөөл 10,000 төгрөгийн нөөц хашигсны төлбөр гайлын хураамж хоёрыг төлж байна. Дээрээс нь ашигт малтмалын бүтээгдэхүүний гадаад руу худалдсаны татвар буюу экспортын татвар гэж байхгүй байгаа. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар нөөц ашигсны төлбөр болгож борлуулалтын орлогоос 5% нь улс авдаг. Харин гадаадын орнуудад энэхүү хувийг 10 хүртэлх хуваар нь тооцож авдаг. Харин манад өсөн нэмэгдэх роялти буюу ашиглалт малтмалын бүтээгдэхүүний үн өсөхийн хэрээр шалтгаалаад 10 хүртэлх хуваар нь тооцож авдаг хууль уг нь бий. Гэхдээ 2011 оны байдлаар Эрдэнэт үйлдвэрээс өөр ямар ч компани энэ төрлийн татварт нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Тэгэхээр энэ бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмье гэхэд нэмчихсэн хууль нь байгаа гэж хэлэхэд л зориулагдсан хууль болох нь харагдаж байна. Тиймээс нэвтрүүлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 10% болгоё, мөн гайлын хураамжийн хувь хэмжээг нь нэмэгдүүлэе гэсэн саналыг дэвшүүлж байна. Ер нь бол ихэнх орнд тэр ер нь өөрийнхөө авах хэсгийг нэмэгдүүлдэг хэлбэр энэ болохоос өөрөө орж хувьцааг нь эзэмшиж хамаг мөнгөө тийш хийж ирснээс гадаадын хөрөнгөөр хамаг юм хийлгээд роялтигаа жоохон нэмшээ сууж идэг шүү дээ. Энэ бол хамгийн сонгомол олон 50-60 жилээр хөгжиж байгаа орнууд дин засгийн газруудын хийж байгаа хамгийн сонгомол арга чинь роялтигийн өөрчлөлт болохоос биш. Одоо бид нар чинь одоо ингээд төдөн хувийн бид эзэмших ёстой гэж тэргүй Монгол нутаг дээр өөрийнх нь нутаг дээр байгаа юм чинь бид нар бүгд хэлэг эзэн юм шүү дээ 100%. Энэ royalty буюу тэрийг тухайн байлыг ашигласан нийт хэмжээгээ одоо ер нь нэмэх хасах маягаар хэрэгтэй үед багасгаж сонирхлыг нэмэгдүүлнэ. Зах зээлийн үн их сайн байгаа үед нэмж чивэл тэгжил өөрсдийнх нь талын орлогыг авдаг юм л да. Роялтига нэмэх ёстой. Газар ашигласны төлөх татвараа бид ямар ч байсан тухайн үед би 30% болгоё гэж ярьж байсан. 15-аас 30% минимум 15 байх ёстой гэж. Үгүй олон улсын түвшинд 5% байдаг штэ л гэж эднээс намайг мохоодог. Өчигдөр Африкт байгаа зэс. Бүр тэр Чилд, Латин Америкт байгаа нүүрс. Тэгэхээр чин дэлхийн үйлдвэр өнөөдөр хятад гэдэг ингээд байж байна. Яг дээдлэлт нь бид өнөөдөр Эрдэнэсийн аралтай байж байна. Ингээд амаа нээгээл доошоо унгаал болоо. Дэлхийн үйлдвэрийн хажууд бид байж байна. Бид Сибирт өнөөдөр зэс биш шүү дээ. Сибирт байгаа нүүрс биш. Энэ онцгой нөхцөл. 200 км-ийн цаана үйлдвэр нь хүлээгээд байж байна. Дэлхийн үйлдвэр. Энэ тохиолдолд роялтига нэмэх ёстой. Энд ашигтай ажиллана уу, ашиггүй ажиллана уу, нүүрс гарчил байвал тооных нь хэмжээгээр дэлхийн үнд өржүүлэл тэрний 15-аас 30%-ийг авах ёстой. Роялтиг нь авах ёстой. Нөөц ашигласны төлбөрийг л нэмэгдүүлэх ёстой. Тэдний бизнесийн эрсдэл, зээлмэл бидэнд ямар ч хамаа байхгүй байх ёстой. Энэ миний анхны санаа. Одоо ч би эндээ хэвээрээ байгаа.
Уул уурхайн компаниудаас дээр хоёр төрлийн татвараас гадна экспортын татвар гэж авдаг тогтолцоо Австрали, Хятад, Орос зэрэг улсад бий. Хэдийгээр дэлхийн худалдааны байгууллагад элснээр экспортын татвараас зайлсхийх үүрэгтэй ч одоо байгаа энэ үед экспортын татвар манай улсад нэн шаардлагатай байна. Ашигт малтмалын бүтээгдэхүүнийг боловсруулсан шат дамжлагаас нь хамаарч өөр хэмжээний экспортын татварыг оноодог туршлага бий. Энэ нь боловсруулах үйлдвэрийг дэмжих эдийн засгийн гол хөшүүрэг болдог. Улсын хурлын алтан гэрэл тэргүүтэй гишүүд экспортын татвартай болох хууль санаачлаад улсын хурлд өргөн барьсан ч батлагдахгүй 2 жил гарсан болж байгаа. Мэдээж томоохон компаниудын нөлөө ороод л батлагдахгүй байна гэж гишүүд нь өөрсдөө үздэг юм байлээ. Экспортын татварыг хамгийн их зохистой дэлхийн худалдааны байгууллагын орон мөртлөө хамгийн өөрсдөө ашигтай хийж алсын бодлого барьж чадаад байгаа орн бол манай урд хөрш байна. Урд хөрш яадаг вэхээр хэрэгтэй үед экспортын татвар аваад чивэл одоо тэр Жоншин дээр их гарсан да. Дэлхийн хамгийн том Жоншны одоо нийлүүлэгч орн Хятад орн. Тэгээд чинь өөрийнхөө Жоншиг экспортын татвараа нэмэгт хүмүүс сонирхолгүй болоод тэгээд гадаадд Жоншиг аваад Жонши химийн үйлдвэр их том төвхий хэлдэг. Тэгээд тэр наривчсан химийн үйлдвэрийнх нь өөрсдөө Хятад руу орж ирж үйлдвэрээ барихаас шаарахгүй болчихж байгаа юм да. Жишээл Dupont гэж компани нөгөө Жоншны экспортыг өндөр болгочихор чинь дотор нь орж ирэхээр ашигтай байна шүү дээ. Тэгэхээр ийм алсыг харсан бодлогоор бид одоо ажиллах цагч болчиж тийм хэмжээний нөлөө бүхий нийлүүлэгч болцсон байгаа байхгүй тодорхой орд газрууд. Тийм учраас ер нь альва нэгэн татваруудыг хийхдээ ганц одоо ингээл орлого аваад төсөвтөө орлого мөнгө аваад тэгээ манай ашиг засгийн газрын ийм бага амлцсан мөнгөний тараагаал тэгэл ууж идэ дуусчихад байна шүү дээ. Тийм учраас энэ татвар экспортын татварыг бол ийм тэрний үр дүн бид ямар аж үйлдвэрийн салбарыг бий болгох юм бэ гэдгийг тодорхой байх хэрэгтэй. Тэгээ саяын таны асуулт угаасаа бид нарт ийм асуултыг тавиад байгаа. Нүүрс дэс хоёроос манай хамаг баялагын орлого бүрдэж чинь тийм өнөөдөр. Энэ хоёрын баялагаар оруулж ирсэн мөнгөөр тарааж өгөөд хоолунд өгөөд архитаар суучхаас өмнө энийг ямар салбарт оруулаад бид нар дэлхийн хэмжээний өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргаж чадах вэ? Энэнд хариулаад өгөөч гэж ийм л асуулт тавиад байгаа шүү дээ. Тэгээ эдийн засаг бол одоо асар их хурдтай өслөө гэж байна. Манай эдийн засгийн өсөлт 17%. За тэгэл уул уурхайгаас орж ирсэн орлого асар их байна гэж бид нар одоо ингээд баярлаад л асар их том хүлээлт байгаад идэг. Гэтэл одоо өнгөрсөн жилийн тооцоогоос авахд бол гадаад худалдааны алдагдал бол түүхэндээ байгаагүй өндөр алдагдaltaй гарсан. Энэ юу вэ гэхээр бид нар өнгөн дээр уул уурхай асар их ашигтай ажиллаад байгаа юм шиг. Гэтэл энэ олсон мөнгөөрөө эргээд асар их одоо импортын барааг авчиж байгаа. Жишээлбэл шатах тослох материал, тийм ээ, нефт бүтээгдэхүүн, за тэгэл тоног төхөөрөмж гэд эдрийг аваад ирэхээр энэ уул уурхайгаас чинь бас олигтой яг тий хүртэх одоо орлогоос олдохгүй байна. За олсон ч гэсэн энэс нь цөөхөн хэдэн хүн баяжаад байна. Тийм учраас бол энэ орлогын хуваарлт дээр бол бид нар их бодолтой ажиллах хэрэгтэй. Ер нь бол яг хуу бас одоо бизнест янз бүрийн хиллэг байдаг шүү дээ. Тэгэхээр уул уурхайн одоо самрын мөнгө гэж ярьж байгаа юм л да. Самрын мөнгө гэдэг чинь одоо нэг олигтой мөнгө олохгүй гэсэн үг. Яагаад олохгүй байгаа юм бэ гэхээр бид нар түүхийгээр нь зүгээр хямд үнээр зөөж гаргаад байгаа. Тийм учраас энэ зөөж гаргасан мөнгөөрөө эргээд асар их үнэтэй тоног төхөөрөмжүүд аваад тийм ээ одоо түрүүн би хэлсэн бүтээгдэхүүнүүд авахар одоо олигтой ашиг үл яг бодиттой үлдэхгүй байгаа. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд цэвэр усны нөөцийг үйлдвэрлэлд ашигладаг. Харин ус ашигласны төлбөрийг үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 200 орчим компаниас ердөө 15 компани ус аршаан ашигласны төлбөрөө төлжээ. Энэ бол татварын ерөнхий газраас нэгтгэж гаргасан баримт юм. Зөвхөн 2011 он гэхэд уул уурхайн компаниуд унтны усны нөөцийг ашиглаж нийтдээ 900 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн атлаа 2 тэрбум төгрөгийг л ус аршааны төлбөртөө төлсөн байна. Уул уурхайгаас бид сард 21 мянган төгрөг аваад унтны усаа шавхуулахыг хүлээсэн гэж юу? Усны төлбөр онцгой анхаарал татж байгаа юм. Тухайлбал 2011 онд Big Magul Energy компани 400 мянган тонн чулуун нүүрс олборсон ч усны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Бөмбөн Олз компани 120 мянган тонн хүрэн нүүрс олборлоод 100 гаруй сая төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн байгаа. Эндээс нь харахад дампууралгүй ашиг олоод ажиллаад байсан юм шиг хэрнээ усны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Сүүлийн үед нэрд гараад байгаа Бэрэн групп 340 мянган тонн төмрийн хөдөр олборлож зараад баяжаад 550 сая төгрөгийн
татвар төлсөн ч усны төлбөртөө нэг ч төгрөг төлөөгүй. Энэ мэтчилэн нийтдээ 180 орчим уулуурхаан компани 2011 он гэхэд усны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй байгаа юм. Тусад ус хэрэглэхгүйгээр 3-400 мянган тонн төмрийн хөдөр нүүрс олборлон гэж огт баймааргүй юм. Ядчил ажилчид нь усууж усанд ормоорсон. Тэгэхээр усны төлбөр гэдэг уулуурхаан салбарын татвар донд бас л орхигдож байна тэр чигээрээ. Ийхүү уулуурхаан салбар дахь татвар хураамж хэмжээндээ бид иргэн нэг харж дүгнэлт хийх цаг болсныг энэхүү нэвтрүүлгээрээ баримтад түшиглэн та бүхэндээ хүргэлээ. Сэтгүүлч бүрхүү та бүхэн сэдвийн нэвтрүүлгээ хүргэлээ. Баяртай үзэгчдээ.